За сайн байцгаана уу? Энэ сайхан өглөөний мэнд хүргье. Сайхан өглөө байна. За би эрүүл бол бишээ сэтгэл эрүүл бол би эрүүл гэдэг. Тэгээ өнөө өглөө нэг жоохон ухааны юм ярих гээд. Юу ярих гэсэн гэвэл оюуны эрүүл мэндийн талаар ярих гэсэн. Тэгээд бид сэтгэлийн өвчнөө эдгэж чадвал бие сэтгэл оюун санаа бүгдийг эрүүлжүүлж чаддаг юм байна. Тэгээд илүү их амжилт олох, мөнгө олох, бусдаас илүү байгаагаас илүү байх хүсэл бол сэтгэлийн өвчин юм байна. Тэгэд өөрийн цул талаа таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх нь оюуны эрүүлжилтийн эхлэл гэдэг юм тийм. Тэгэхээр өөрийн сул талаа таньж мэдэх, дандаа өөрийгөө өмөрөх биш, өөрийн сул талаа таньж мэдэх. Тэгээ би чи ийм сул талтай хүн юм байна штэ гэж хүлээн зөвшөөрөх нь оюуны эрүүлжилтийн эхлэл зөвхөн эхлэл нь гэж байгаа. Тэгээд би ч гэсэн өөртөө байдаг маш олон муу зан чанаруудыг мэддэггүй байсан. Гэтэл ингээд энэ талаар одоо жоохон мэдээлэл мэдлэгтэй болоод ирэхээр зэрэг өөртөө тийм үнэлт хийж үзсэн. Тэгсэн чинь өстой үнэхээр бас олон сул талтай хүн байсан байлээ. Тэгээд энэс хойш өөрийнхөө сул талуудыг ч гэсэн та нартайгаа хуваалцах болноо. Тэгээд энэ нь бол ер нь бас өөрийгөө хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь хүлээж авах, өөрийгөө таних, өөрийгөө олох энэ аяллаа нэг хэсэг юм байлээ л дээ. Тэгээд байлээ энэ тухайс та нарыг хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайн сайхныг өрөөе. Хамт байдагт баярлалдаг шүү. Коммент бичээрэй. Хүлээдэг шүү. Лайк дараарай гэж бас шеэрлээрэй гэвэл яах вэ? За баярлалаа.